Тэнгэр туусан алга болсон Амелия Эрхартийн нууц. 1937 оны 7 дугаар сарын 2. Номхон далайн хязгааргүй тэнгэрийн дунд нэгэн онгоц чиглэлээ хайж явлаа. Тэр онгоцонд дэлхийн хамгийн алдартай эмэгтэй нисгэгч Амелия Эрхарт сууж байсан юм. Тэрээр радиогоор бид 157 337 шугам дээр байна. Давтаж байна. Бид шугам дагуу хөдөлж байна гэж хэлжээ. Тэгээд холбоо тасарсан байна. Онгоц дахиж хизээж олдоогүй. Амелия Эрхарт ч мөн адил. Өнөөдөр хүртэл түүний хувь заяа дэлхийн хамгийн том нисхийн нууцуудын нэг хэвээрээ үлджээ. Амелия Эрхарт бол жирийн нэг нисгэгч биш байв. Тэр бол эмэгтэйчүүдийн өмнө хаалттай байсан тэнгэрийн хаалгыг зоригтойгоор нээсэн хүн юм. 1897 онд Америкийн Канзас мужийн Ааджисон хотод төрсэн Амелия багаасаа адал явдалд дуртай, айдас мэддэггүй хүүхэд байсан гэдэг. Морь унана, буудлаг хийн, теннис тоглоно, адал явдалд ном уншина. Гэвч түүний амьдрал удалгүй өөрчлөгдөжээ. Аав нь архинд орж, хуульчийн карьераа алдснаар гэр бүл нь ядууч эхэлсэн байна. Нэгэн цагт хангазун амьдардаг байсан тэд байшингаа хүртэл зарж, Амелия болон дүүн хуучин хөшгөөр ойсон даашин зэмсэх болсон гэдэг. Харин энэ хүнд үе түүнийг улам хатуу болгожээ. 1917 онд дэлхийн 1-р дайнд шархадсан цэргүүдийг хараад Амелия совилогчийн сургуультанд хамрагдан цэргийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн байна. Эмнэлгийн ойролцоо нисэх буудал байсан тул тэр зав гарах бүрт онгоцуудыг харж зогсдог байжээ. Тэр мөчөөс түүний амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Дараа нь Амелия их сургуульд физик, хим, анараах ухаан судлахын зэрэгцээ нисгэгчийн сургуультанд хамрагдсан байна. Түүний багш нь тухайн үеийн албарт эмэгтэй нисгэгч Анита Снук байжээ. Гэхдээ нисгэгчийн сургуульд маш үнэтэй байсан тул Амелия мөнгө олохын тулд юу ч хийдэг байв. Банжо хөгжим тоглоно, жижиг ажил хийн, бүр автомашин засварлаж хүртэл ажилласан гэдэг. Удалгүй тэр өөрийн анхны онгоц болох Кинер Эрстрийг худалдан авчээ. Хизүү удирдлагатай онгоц байсан ч Амелия олон цагийн турш нисэж гайхалтай чадвартай нисгэгч болсон байна. 1920-од онд урд нислэгүүд, дээд амжилтууд дэлхийд даяар асар их анхаарал татаж байв. 1928 онд Атлантын далайг эмэгтэй хүнтэй хамт гатлах анхны нислийг зохион байгуулах үед Амелия сонгогдожээ. Ньюфаундлэндээс хөрсөн онгоц 20 цаг 40 минутын дараа Уэльсийн ирэг дээр газардсан байна. Гэхдээ тэр нислэгт Амелия бараг зорчигчийн үүрэгтэй явсан юм. Онгоцыг өөр нисгэгч жолоодож байсан ч дэлхийд даяар сонин хэвлэлүүд Атлантын далайг гаталсан эмэгтэй хэмээн түүнийг онцолж эхэлжээ. Амелия өөрөө энэ алдарт бал зэрэг дургүй байсан гэдэг. Тэр намайг нэг шуудаа төмсчиг давч явсан гэж хүртэл хэлж байжээ. Гэхдээ энэ нислэг түүнд нэг зүйлийг ойлгуулсан байна. Тэр өөрөө жинхэнэ түүх бүтэхийг хүсэж байв. Энэ үеэр түүний амьдралд өөр нэг чухал хүн гарч иржээ. Нислэгийг зохион байгуулагч, Нью-Йоркийн хэвлэн нийтлэгч Жорж Палмер Патнем түүнд ухаангүй дурлсан байна. Тэр эхнэрээсээ хүртэл салж Амелиад дахин гэрлэх санал тавьжээ. Амелия 6 дахь удаагийн саналыг нь л хүлээн авсан гэдэг. Гэхдээ тэр нэг зүйлээс үнэхээр айж байв. Нөхөр нь өөрийг нь нисхийг хорвилж, жирийн гэрийн эзэгтэй болгохгүй гэж эмээжээ. Тиймээс хурмаасаа өмнө тэд албан ёсны гэрээ байгуулж, шаардлагатай бол салж болох тухай хүртэл тусгасан байна. 1931 онд гэрэлсэн тэдний амьдрал урт байгаагүй ч үнэхээр аз жаргалтай байсан гэдэг. Үүний дараа Амелия өөртөө нэг зорилго тавьжээ. Би Атлантын далайг ганцаараа нисэж гатлана. 1932 оны 5 дугаар сарын 20-нд тэр улаан өнгийн Lockheed Vega онгоцоор Newfoundland-аас хөрж Европыг чиглэн ниссэн байна. Түүнээс өмнө Атлантын далайг ганцаараа гаталж чадсан цорын ганц хүн нь Чарльз Линдберг байлаа. Түүнээс хойших олон оролдлого, осол, үхлээр төгссөн байсан юм. Энэ удаач аюул тойрсонгүй. Амелиягийн онгоц шөнийн аимшигт шуурганд өртөж далайн долгионд руу унах шахсан байна. Онгоц эргэлдэн хяналтаа алдах үед тэр сүүлчийн мөчөд тэнцвэрээ сэргээж чаджээ. Lockheed Vega онгоцонд радио холбоо байгаагүй тул хэрв осолдсон бол түүнд туслах ямар ч боломж байгаагүй юм. Үүн дээр нэмээд бүхээгийн урд шил мөсдөж Амелия бараг сохроороо нисэж байжээ. Гэр зөвхөн багаж, мэдрэмжтэй найдан харанхуй тэнгэр дунд нисэж байсан гэдэг. Нислэгийн төгсгөлд шатхууны хоолойноос гоожиж эхэлснээр гал гарах аюулж үүссэн байна. Бисэн ч тэр бууж өгсөнгүй. Хөрснөөс хойш 15 цагийн дараа Амелия Европт амжилттай газарджээ.
Анхны төлөвлөгөөгөөр Парист буух ёстой байсан ч техникийн гэмтлийн улмаас Ирландын нэгэн фермерийн талбайд буухаас өөр аргагүй болсон байна. Дэлхийн түүхэн нислэгийн төгсгөлд түүнийг өгсөн хүн нь ердөө ганц фермер байжээ. Гэвч удалгүй дэлхийд даяар түүнийг баатар мэт хүлээн авч Амелиа Эрхартийн нэр түүхэнд мөн хүрсэн юм. Тэр Атлантын далайг ганцаараа гаталсан анхны эмэгтэй нисгэгч болсон байлаа. Түүхэн нислэгийн дараа Амелиа Эрхарт дэлхийн хамгийн алдартай нисгэгчдийн нэг болжээ. Түүнийг лекц, семинарт өрж, шинэ онгоц, шүхэр душиг санал тавьдаг болсон байна. Их сургуульд хүртэл нисхийн хичээл заах урилга иржээ. Гэхдээ энэ амьдрал түүнд хангалтгүй байв. Тэр дахин тэнгэрөөд тэмүүлхийг хүсэж байсан юм. 1936 онд түүнд цоошин Lockheed Electra LME онгоц бэлгэлснээр Амелиа шинэ мөрөөдлийн тухай бодож эхэлжээ. Тэр дэлхийг тойрон нисэхэр шийдсэн байна. Энэ аялал нь түүний амьдралын хамгийн сүүлийн том нислэг болно гэж тэр хэлсэн байдаг. Буцаж ирсний дараа нөхөр Жоржтойгоо хүүхэдтэй болж тайван амьдрахыг хүсэж байжээ. Дэлхийг тойрох нислэг маш нухацтай бэлтгэж шаардсан бөгөөд Амелиагаас бүтэн жилийн хөдөлмөр нэгсэн байна. 1937 оны 3 дугаар сарын 17-нд Эрхарт хамтагчид болох Гарри Мэннинг, Фред Нунан нарын хамт хаваан арлуудаас хөөрсөн ч азгүй явдал тохиожээ. Шатхуунаар дүүрэн онгоцны буухаараа эвдэрч, онгоц хөрөх зурвсаар гидсэрээ шүргэн гуссан байна. Lockheed Electra онгоцыг засварт оруулахаар Америк руу буцааж зөвхөн 2 сарын дараа л эргүүлэн авч ирчээ. Хоёр дахь оролдлого 1937 оны 5 дугаар сарын 20-нд амжилттай эхэлсэн байна. Энэ удаа Амелиатай зөвхөн штурман Фред Нунан хамт явж байлаа. Тэд Хойд Америк, Атлантын далай, Африк, Араб, Энтхэг, зүүн өмнөд Азийг туулж 22,000 миль зам ардаа орхижээ. Тэдний онгоц аяхийн 28 үе шатыг даван гарсан бөгөөд зарим нь өөрөө дэлхийн дээд амжилтанд тооцогдохоор байв. Аяллахаа 80 гаруй хувийг туулсны дараа тэд шинэ Гвинейн Лай хотод шатхуун авахар газардсан байна. Амелиа, Фред хоёрыг хүмүүс хамгийн сүүлд яг тэндээс харсан юм. 1937 оны 7 дугаар сарын 2-ны өглөө тэд номхон далайн төв хэсэгт орших жижиг Кэнг хавлан дарал руу хөөрөв. Энэ бол бүх аяхийн хамгийн аюултай хэсэг байлаа. 18 цагийн нислэгийн дараа далайн дундах бараг харагдахгүй жижиг Кэн шүрэн арал олох ёстой байсан юм. Хэрв арлаа алдах юм бол аяллаа үргэлжлүүлэх шатхуун үлдэхгүй байв. Тиймээс Америкийн ерөнхийлөгч Рузвельтийн заавраар Итаска нэртэй цэргийн хөлөг онгоцыг Хавландын ойролцоо байрлуулжээ. Түүний хүчтэй радио станцууд Амелиа Нунан хоёрт чиглэл заах ёстой байв. Гэвч холбоо том муу байсан байна. Итаскагийн операторууд Амелиагийн дууг тод сонсож байсан ч Амелиа тэдний хариуг сонсож чадахгүй байжээ. Тэгээд хамгийн сүүрчийн дохио ирсэн байна. Бид 157, 337 шугам дээр байна. Давтаж байна. Бид шугам дагуу хөдөж байна. Хүлээн авч байсан хүмүүсийн тооцоогоор онгоц тэр мөчид Хавландын дээр гарч ирэх ёстой байжээ. Гэвч юу ч харагдсангүй. Тэнгэр нам гүн болсон юм. Lockheed Electra онгоц болон түүний зоригт нисгэгчид ор мөргүй алга болсон байлаа. Америкийн тэнгисийн цэргийн хүч нь тэр дэрв асар том эрлийн ажиллагаа эхлүүлжээ. Олон 10 хөлөг онгоц, 66 нисэх онгоц, 220,000 хавтгай, дөрвөлжин миль далай. Лексингтон нисэх онгоц тээвэрлэгч, Колорадо байлдааны хөлөг хүртэл хайгуулд оролцсон байна. 2-7 хоногийн турш далайг самнасан ч юу ч олдсонгүй. Ямар ч сэг, ямар ч мөр, ямар ч хариулт. Ингээд 1939 онд Амелиа Эрхарт болон Фред Нунан нарыг албан ёсоор нас барсан гэж зарласан байна. Гэхдээ тэдэнд яг юу тохиолдсон бэ? 1940 онд Никумароро арал дээрээс хүний арга яс олдсон нь зарим судлаачдыг Амелиа тэнд осолдсон байж магадгүй гэж үзэхэд хүргэжээ. Харин өөр нэг онолоор бол тэд Японы хяналттай арал дээр бууж Япон зэргүүдэд олзлогдсон байж болзошгүй гэдэг. 2017 онд ил болсон хуучин архивын зураг дээр Европ төрхтэй эрэгтэй эмэгтэй 2 хүн харагдсан нь энэ онолыг дахин амьлуулсан байна. Гэвч баттай натлогоо одоо хүртэл олдоогүй юм. Харин 2024 онд шинэ сенсац дэгдсэн байна. Гүн далайн судалгааны Deep Sea Vision компани номхон далайн 5 км-ийн гүнээс онгоцтой төстэй дүрс илрүүлжээ. Түүний хэлбэр нь
Амелиягийн Лохид Электрон онгоцтой маш төстэй байсан гэж. Хэрв энэ үнэхээр түүний онгоц мөн болох нь батлагдвал 80 гаруй жилийн турш тайлагдаагүй байсан нууцын хариу олдож магадгүй юм. Гэхдээ түүхийн зарим нууц хизээч бүрэн тайлагддаггүй. Магадгүй Амелия Эрхартийн түүхч тэнгэрт уусан алга усан домог хിവэрэ үлдэх үз. Гэхдээ нэг зүйл тодорхой. Амелия Эрхарт бол зүгээр нэг нисгэгч байгаагүй. Тэр айдсаас илүү мөрөөдөлдөө итгэсэн хүн байсан юм. Саак Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.